Тада! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Squid Game. 5 дугаар анги гихүү ахын баг урагшаа алхаснаас болж эсрэг талын баг тэнцвэр алдаж газар унав. Тэднийг босож тэнцвэрээ олж амжаагүй байхад татан тавцангаа сунгалаа. Тэд яллаа. Гарын алган зулгарсан байв. Өөр 10 хүний амийг зольж амьд гарсандаа гимшин. 101-ийн багийнхан ямар ч гимсэлгүйгээр ялсандаа олзуурхан сууж байхад гихүү ахын багийнхан гаднаас орж ирлээ. Хам минь юу? Санууг багийн ахлагч юу гэхэд сануу тийм юм байхгүй бүгд ижилхэн гэхэд хам минь юу эрх тэгш нийгэм энд тэндээс илүү дээр юм гээд 101-ийн багийнхан руу хараад энд нэг нь л хаан юм шиг байдаг гэхэд гих бах түүнээс яагаад багаасаа хөгжсөнийг нь асуув. Хам минь юу би өөрөө гарсан юм л гэж аавна. Сануу чамайг хасхаас гадна хүчтэй ирчүүдийг сонгосон нь тоглоомыг өрчлөн мэдсэн юм шиг байсан гэхэд 30 минутын дараа гэрэл унтрын гэдгийг зарлалаа. Сануу өвмэн гарч магадгүй тул урьдчилан бэлдийг нь 244 сул багийг сонгоод төрүүлж дайрыг гэхэд 126 хамгийн сайн хамгаалалт бол довтлохоо гэд дэмжив. Хан Себёг өчигдрийн өвмэний үеэр миний урд байсан эрэгтэй өөрийнхөө тал гэж бодож байсан хүнд хүзүүгээ хулуулж өгсөн. Та нар надад итгэж байна уу? Би л та нарт итгэхгүй байна гэхэд гих бах. Хаалт босгож хамгаалалт хий гэв. 10 минут үлдлээ. Тэднийг ороор хаалт босгож байхад 101 ирээд амьд үлдэх гэж их л хичээж байна шүү. Тэд дооглон болхид гих бах. Чиний баг гэсэн тэр хог шар шиг хүмүүст чи итгэж байна уу? Би байсан бол чи хамгийн хүчтэй нь болохоор боломжтой гарвал чамайг эхлээд алах байсан гин. 101 багийнхан дээр ирлээ. 278. Энэ багт анханасаа л байсан 101-ийн баруун гар шиг нөхөр 101-ээс аль багаас эхэлж устгах вэ гэж асуухад 101 өнөөдөртөө зүгээр амарцгаая гин. Ягаанууд тоглоомын талбайгаас цогцыг зөөн өгсөн хүмүүсээс урьсан цусыг цэвэрлэнэ. Цогцыг австай нь шатаах цухан тийж шатааж байна. Харин 28 шатаалгүйгээр камер руу хараад дохио өгөв. Камераар харж буй дөрвөлжин дохиог ойлгон 100-ыг галлахаас өмнө 100-наас доош авсыг унгаж дараа нь шатааж буй мэт галлалаа. 100-наас унгаж авсан цогцыг хонглоос татан гаргахад нөгөө цусаар тэмдэглэсэн авс байлаа. Эмчийг гурвалжин дагуулад явж байна. Түүнийг харсан дөрвөлжин бичлэгийг камераас сутгаж байгаа харагдана. Энэ бусрамг тоглоомын хажуугаар бас дотор нь ажиллаж байгаа хүмүүс баг болчихсон. Бүлэглэн ид эрэхтэн аймалцаад л. За ер нь бүтггүй л газар юм дөө. 101 эмчийг байхгүй байгааг анзаараад эмчийг хайцныг асуухад 303 0 орохоор явсан гин. Гэрэл унтрахад 1 минут үллээ. Сануу 2-2-ороо харуулд ээлжлэн гарыг гээд сануу аали 2 төрүүлж гарахаар боллоо. Дараа нь өвөө гих бахтай хамт харуулд гарахаар болов. Гэрэл унтрлаа. Сануу аали 2 ярилцсан суун. Аали талархснаа илэрхийлнэ. Аали санууг байнга ирхмээ гэж дууддаг тул аалиг насыг асуухад 33 настай гэв. Тэр цаашдаа намайг ахаа гэж дуудаж явах болно гэд гэр бүлийнхэн талаар асуув. Пакистанд аав ээж дүүн байдаг. Солонгост эхнэр 1 настай хүүн байгаа гэв. Ягаануудын ажлын цаг дуусч өрөө өрөөндөө орохыг зарлалаа. 28 29 2 өөрсдийнхөө өрөө рүү явсангүй. Нэг тийш явцгаана. Тэднийг харсан дөрвөлжин камерын бичлэгийг устгаж байна. 29-ыг яагаад өчигдөр ирээгүйг нь асуухад 29 уучлаарай гэхэд 28 уурлан чамд итгэхгүй чамайг ална гэхээр нь би зогсоосон өмнөх шумбалтаар миний амийг аварсны төлөөс шүү. Дахиад ингэвэл дуусна гэдгийг нь хэлв. Тэд эргэтэн салгаддаг газарт ирэхэд гурвалжин өчигдөр бараа хүргэж чадаагүй гээд эн чин бие биедээ сануудлаад л өнгөрч болох асуудал уу гэд ууралтал 28 тэгвэл өөрөөсөө хүргэлтээ хий бидний шиг шумбагч нарыг олох амархан гэж бодож байна уу гэд урлав. Уралжин өнөөдрийн хүргэлтээ алдаа гаргалгүй хийхийг анхааруулв. 28 хүргэлтийн цагийг алдаж зав явбал шаал хэрэггүй зүйл болно гэд эмчийг яруулав. Эмч нойр муу үхлийн ирмэг дээр өөрөөсөө хийгээд үзгээд уурлахад эмчилж байсан хүнээ алсан олиггүй эмч байж их цантай байх шүү. Гэхэд 28 зав утахгүй ирнэ маргалдах цаг байхгүй гэллээ. Сануу үний эвгүй гих бахыг багалзуурдах гэж байна уу гэлтэй гараа явуулахад гих бах хар тарснаасаа босноо цочоод ашгүй сэрж таарна. Сануу ээлжээ солих гэсэн юм аа гэд ээлж солигдов. Хүй гинтэл өрөөнд хий цадчих уу? Юу болж байна гэхэд гих бахын бодол байсан байв. Өвөө юу ингэтлээ бодсныг нь гих хүнээс асуухад хүүхэд төрөх гээд мөнгө маш их хэрэгтэй байх үед 10 жил ажилласан автомашины компани маань гинтгэн олон ажилчдаа зэрэг алсан. Халагдахгүй гээд бүгдээрээ үйлдвэр дотроо суул зарлсан.
Цагдаа нар хизээч ирээд хөөгөөд гаргачихж магадгүй болохоор яг одооных шиг хоёроо манаанд гарч байсан. Цагдаа ажилчдын хооронд мөргөлдөөн гараад ажлынх нь найз нь гар дээр нь өөд болсон юм байна л та хөрхий. Тэгээд л хүүхдэд хүрэх үед нь хамт байж чадаагүй юм байна. Өвөө халуураад энэ мудлаа гих баах түүнийг халамжилна. Өвөөгийн оронд 67 гих баахтай хамт манаанд гарав. Эрэгтнүүд бэлэн болж үр өвчнөдөө хийгээд хүргэлтэндээ гарлаа. Хүргэлтээ яаралтай үед VIP хүмүүсийг гаргахаар хийгдсэн хонглоор хийдэг байв. 29 VIP гэж ямар хүмүүс юм гэж асуугаад тесрэг бөмбөгөөч танихгүй 28 энэ манай 29 биш вэ гэд сэжиг авчихж байгаа юм. Тэгээд 29-т хутга тулгаад бага авахыг шаардав. Царайг нь хараад чи хинбэ гэхэд цагдаа манай аль хэдийн 28-ын бид бууга тулгачихсан. Царайгаа харуул гин. Чи хин юм бэ? Та нарын эд эрхтэн авсан хүмүүс хин юм бэ гэхэд 28 тоглогч нарын хувийн мэдээллийг бичсэн нэрсийн зэгсаалт байдаг шатаар өгсөд удирдагчийн өрөөнд байгаа. Олсон мөнгөө эрхтний бүгдийг нь чамд өгье. Нэг баг болъё гэхэд цагдаа түүнийг өчггүй бодлаа. Хаалгааны өрөөнд имч маргаашийн тоглоомыг асуухад ягаанууд мэдхгүй гэхэд мэдхгүй очвол би өхөн. Заавал мэдэх хэрэгтэй гэд хажуудаа байсан гурвалжин барьцаалав. Гурвалжин эмчээс мултарч чадсан ч эмчэд алуулчихв. Нөгөө гурвалжин эмчийг дэлсэнгүү. Эмч зүхтаж явсаар чихэр цоолдог тоглоом болсон газар ирлээ. Нөгөө гурвалжин эмчийг олон ирсэн байх бөгөөд энд асуудал үүсгэж байгаад баригдвал хоёулаа л өхөн. Би тоглоомыг заавал мэднэ гэхэд эмч би чамд итгэхгүй байх гэхэд би чамтай л адилхан хүн гэд гурвалжин багаа тайллаа. Унтах цаг дуусахаас өмнө чимээгүй хүн буцаад очиход хоёулаа амьд үлдэнэ гэж хэлсэн нь худлаа. Эмчийг алахаар халаасны утга гаргаж ирлээ. Яг алахын даваан дээр хар хувцастан түүнийг буутчихв. Хар хувцастан шархацсан гурвалжинд цогцсноос эд эрхтэнгийг гаргаж аваад иднүү зарнуу надад хамаагүй. Эмчит тоглоомыг задруулж тоглоомын эрх тэгш байдлыг уландаа гიშгэлээ. Гадна ертөнцид тэгш бус байдал ялгуурлан хатуурхалтад өртсөн хүмүүс тэгш эрэхтэй тэмцээнд ялж болох сүүлчийн боломжийг өгж байхад дөрмийг зөрчсөнийг нь хэлээд гурвалжинг буудаж аллаа. Хар хувцастантай хамт ирсэн ягаанууд эмчийг дуусгав. Удирдагч өгсөн хүмүүсийг бүртгээд 28-ыг алсан хүнийг тооллого хийгээд олохыг тушаалаа. Цагдаа удирдагчийн өрөөнд орж ирж чадлаа. Тооллогын үр дүнд 29 өрөөндөө байсангүй. Аюулын дохио дугарч эхэллээ. Цагдаа нэрсийн жагсаалтыг хайж авахд 1999 оны тоглогчдын жагсаалтай 2007, 8, 9, 13, 14 гэдэл маш олон хавцас байх нь тэрэ. 2020 оны жагсаалтаас ахыгаа хайна. Энэ удаагийн тоглогчдын нэрсээс ахыгаа олж чадсангүй. Тоглогчдын өрөөнд ягаанууд буутаа ороод ирчихсэн. Өрөөний голд цугларахыг тушаав. 101-т 40 ахаа эмчээс болсон юм болов гин. Өвөөрөө буу чиглүүлээд босхийг шаардахад гих бах. Түүний би муу байгааг ягаанд хэлэхэд тоосонгүй. Өвөөгийн хүнжлэлийг сөхөд босхийг шаардахад өвөө өмдөндөө шийсэн байлаа. Цагдаа ялагч нарын жагсаалтыг олсон байх бөгөөд тоглоом 1988 оноос эхэлсэн нь харагдана. Тус жагсаалтын 2015 оны 28 дахь тэмцээнд 132 дугаартай ялагчийн нэр нь түүний ахын нэртэй адил байв. Ижил нэртэй хүн хэсгийг нэгтлэхээр 2015 оны оролцогчдын хувийн мэдээллийг харахад түүний ах яг мөн байснаар энэ анги төгсвөө. Ах нь хоцсон тэр их мөнгөө яачгаа түрээсийн байранд амьдарч байсан юм бол доо. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Лайк саб дараа дэмжээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Та-даа.